Сайн байна уу? Нийт гадаад оршин суугчдаа Адач дүүргийг тавтай мориглохыг хүсье. Өнөөдөр бид хог хаягдал болон дахин боловсруулах нөөц хог хаяглыг хаяг дөрмийн талаар тайлбарлах болно. Хогийг зөв хаях нь ая тухтай амьдрахын үндэс юм. Өнөөдөр бид юу сурах вэ? Бид үндсэн дүрмээс эхлээд шатдах хог, дахин боловсруулах хог гэх мэт тусгай ангиллуудын талаар бүгд үзэх болно. Үндсэн 3 дүрм гэдэг. Хогоо ангилах шаардлагатай, заасан өдөрт нь гаргах, мөн өглөөний 8 цагаас өмнө хог цуглуулах цэгт аваажих. Өглөөний 8 цаг гэж юу? Энэ их чухал юм байна. Хэрвээ би дүрмийг зөрчвөл яах вэ? Дүрм зөрчсөн хогийг авахгүй явах магадaltaй тул анхаарна уу? Эхний ангилал бол шатдаг хог бөгөөд 7 хоногт 2 удаа цуглуулдаг. Манай бүсэд ямар өдрөө авдгийг би яаж мэдэх вэ? Адачи дүүргийн вебсайтаас өөрийн оршин суугаа газрын хог цуглуулах хуваарийг шалгаарай. Шатаадаг хогийг гэрэлтдэг ууданд эсвэл тагтай саванд хийж өглөөний 8 цагаас өмнө гаргаж тавиарай. Хоолны үлдэгдэл буюу намогоми гэж нэрлэдэг хогийг хаяхад тусгай зөвлөгөө байна уу? Тийм ээ. Намогомигийг хаяхдаа усыг нь сайдэр шавхаж хаяарай. Мөн хогийг хизээж шөнө гаргаж болохгүй. Дараагийнх нь шатдаггүй хог бөгөөд сард 2 удаа цуглуулдаг. Сард 2 удаа гэдэг нь цөөхөн юм байна. Өдрийг нь хаанаас олжуулах вэ? Шатдах хогийн адил Адачи дүүргийн вебсайтаас тусгай хуваарийг харах боломжтой. Гэрэлдэг уутанд хийж өглөөний 8 цагаас өмнө цуглуулах цэгт аваач тавина. Хагарсан шил зэрэг хурц үзүүртэй зүйлсийг яаж хаях ёстой вэ? Аюулгүй байдал хамгийн чухал. Хагарсан шил эсвэл хүдхний эрийг картоноор урааж дээр нь кикэн аюултай гэсэн утгатай гэж бичээрэй. Гурав дахь ангилал бол цаас, шил, лааз, хуванцар сав зэрэг дахин боловсруулах нөөц хог бөгөөд 7 хоногт 1 удаа авдаг. 7 хоногт 1 удаа тийм үү? Хуваар нь интернетэд байгаа юу? Тийм, Адач дүүргийн вебсайтаас өөрийн оршин суугаа газрын тусгай өдрийг шалгаарай. Заасыг дээсээр боож гаргана, шил лаазыг усаар зайлж зориултын саванд нь хийн. Хэрвээ бороо орж байвал яах вэ? Асуудалгүй. Бороотой өдөрч хог цуглуулна. Гагцгүй өглөөний 8 цагаас өмнө гаргахаа мартаж болохгүй. Хуванцар материалын мөн 7 хоногт 1 удаа цуглуулдаг. Үүнд хуванцар сав болон баглаа бодол орно тийм үү? Яг тийм. Адачи дүүргийн вебсайтаас өөрийн оршин суугаа газрын хог авах өдрийг дахин нягтлаарай. Гэрэлдэг уутанд хийж өглөөний 8 цагаас өмнө гаргаж тавиарай. Тэднийг цэвэрлэх шаардлагатай юу? Тийм ээ. Хоолны сав зэргийг хаяхдаа хөнгөн зайлах эсвэл бохирдлагыг арж иж цэвэрлэсний дараа хаяно. Өөрийнхөө хогийг хаяхад урд хулиан авах төвөөр дамжуулан урьдчилан захиалга өгөх шаардлагатай. Хэрвээ би япон хэлээр ярьж чадахгүй бол захиалга өгөхөд хэцүү юу? Огт үгүй. Утсаар англи, хятад, солонгос хэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой бөгөөд вебээр бүртгүүлж бас болно. Та төлбөртэйгээр гэрээсээ авахулах эсвэл заасан газарт өөрөө аваачиж үнийгөө хаях сонголтоо сонгож болно. Өөрөө аваачиж өгвөл үнийгөө гэж юу? Энэ үнэхээр сайн байна. Тийм ээ. Захиалга өгөхийн тулд тэг 3 674 5 1 тэг дугаарт залгаарай. ТV, компьютер зэрэг зүйлс үеинд орохгүй гэдгийг анхаарна. Дүүргэн зурагт агаар жуулагч угаалгын машин хөргөгч компьютерыг зуглуурдаггүй болохыг анхаарна. Тэр зүйлсийг яах ёстой вэ? Тэднийг хөдөлж авсан дэлгүүртэйгээ эсвэл гэр ахуйн цахилгаан хэрэгсэл дахин боловсруулах хүрзэйн авах төв болох TikTok дозотиг тэг 8 дозо 2 тэг дугаарт хандаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Адачи дүүргийн альбан ёсны вебсайт эсвэл хог ангилах аппликейшнээс авна. Аппликейшн нь бусад хэлийг дэмждэг үү? Тийм ээ. Энэ нь англи, хятад, солонгос хэлийг дэмждэг бөгөөд английн тул бичгтэй. Хог аяах дүрмээ зөв баримтлан Адачи дүүргээ хүн бүрийн амьдрахад таатай сайхан газар болгоцгоё. Хамтран ажилласанд баярлалаа.